За ардон гэдэг маань бол хөрснөөс гарч байдаг цацраг идэвхтэй хий байдаг. Цацраг гэдэх маань бол ерөөсөө хүний 5 мэдрэхүүгээр мэдрэгддэггүй, өнгөгүй, өнөргүй, амтгүй байдаг учраас тусгай хэмжилтийн л багцаар гарч байдаг. Хамгийн гол нь барилга байшинд яаж хуримтлагддаг вэ гэхээр барилга хөрсний геологийн бүтцээс нэгдүгээрт хамаарна. Хоёрдугаарт бол барилгын насжилт. Барилга хэр их олон жилийг илээсэн байна те тэрнгээрээ хуучирсан байдаг учраас барилгын ан цаваар хий учраас дэшээ дэгдэж гарсан байдаг. Мөн барилгын сантехникийн хоолой, бусад чугмын хоолой зэрэгээр дамжиж орон байранд битүү орчинд олвол хоримтлал үүсгэж байдаг. 22 цэгийн зөвшөөрөлт ардон хийний зөвшөөрөлт хэмжээ бол хэтэрчгсэн байгаа. Тухайн бүтэнд бид нар улсын байцаагчийн зөвлөмж өгөөд тодорхой хэмжээний тухайн байгууллагын удирдлагууд болон багш ажилчид нь бүгдэнд нь сургалт өгөөд ингээд ажиллаж байгаа. 22 цэгийн за 50-60% нь бол хан улд өргөхт барилтаа байгаа. За энэ нь бол ерөнхийдөө газрын хөрсний нөгөө сэрэг байдал мөн газар хөдлөлтийн байдлаас үүссэн ан цаваас болж байгаа болов уу гэж тийм болчихгүй тийм магадaltaй байгаа. Энэс эрүүл мэндэд хамгаалахын тулд яаж? За ардон хий хоримтлагдсан энэ барилга байшинд бол хамгийн түрүүнд буруулахын хувьд юу хийх хэрэгтэй вэ гэхээр агаарын солилцоог хийх хэрэгтэй. Энэ зөвхөн нөгөө кондишнер агаарыг хүйтэн халуун болох нь бол ямар ч эрсдлийг буруулах хүчин зүйл болохгүй. Хамгийн гол нь агаарын солилцоог бүтэн хийгээд агаарыг сэлгэж явах хэрэгтэй байдаг. Харьцангуй өндөр гарсан газруудад бол агааржуулалтын системийг илүү хүчтэй агааржуулалтын системийг ашиглахыг бид нар санал